За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд сүүлийн 10 жил Монгол гэр бүлд чимээгүй хувьсвал явагцаар байна. Энэ бүгдийг одоо гэр бүлийн амьдралын хэм маяг, харилцааны хэлбэр, гэр бүлийн бүтц өөрчлөгдөж байгаа зүйлээс та бүхэн маань бас анзаарч байгаа. Жишээ нь бол өөр хүүхдээ бидэд өөрөөр нь байлгар гэсээр хагаад уламжилт хүмүүжлийн аргаа бидэд орхитуулсан. За эцэг эхээс хоолхон амьдрыг гэсээр хагаад нөгөө дотн харилцаагаа бидэд тасалдсан. За надад миний хань ижил өөр хүүхдээс бус нэг хамаагүй гэсээр хагаад хүмүүс хоорондын харилцааны үн цэнийг алдагдуулсан. Гэх мэтлэн ийм зүйлүүд өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Тэгвэл энэ бүхэн юутай холбоотой юм бэ гэж үзэхээр Монгол тэр тусмаа Монгол гэр бүлд гадны соёл хэтэрхий орж ирсэнтэй холбоотой. Гадны буюу тэр барууны цөм гэр бүлийн соёл хэтэрхий орж ирсэн. За энэ нь юу вэ гэхээр нөгөө ээж аав хүүхэд гурав өөрсдөө төв тавьдаг. За өөр бус хүмүүс бол хүмүүст хамаарлахгүй тустай амьдрахыг зөвтгдөг ийм тогтолцоо байхгүй. Гэтэл манай монголчууд маань бол яадгүй гэхээр одоо уламжилт өргөтгсөн өрх гэр бүлийн удам сурталтай үе үе төссөн амьд харилцааг эрхэмсэн ийм одоо ард түмэн тэрч байтугай бүр Монгол гэр бүл бол зөвхөн цусан төрлөөр биш. За сэтгэлээр холбогдсон амьд бүтцтэй гэж ярьдаг шүү дээ, тий. Гэтэл өнөөдөр энэ бүх тэр зүйл, тэр сэтгэл гэдэг юм алдагдаад эхэлсэн. Гэтэл энэ бүхнийг зарим хүмүүс бол монголчууд маань биеэ даасурч, соёл суралцж байна. Хин нэгэн төвөггүй амьдар сурж ин гэж яриад байдаг. Гэтэл үүний цаана асар том үндэснээ дархлаа гэр бүлийн соёл алдагдаад байна гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Хитрхи биеэ даана гэхээсээ илүү бие биеэсээ хүн дээрээ сэтгэлгүй ганцаардсан ийм хүмүүс харин их болоод байна уу гэж анзаарэгдэж байна. За ер нь тэгээд бусдын соёлоо суралцах, бусдын соёлыг дүрийнх нь буруу гэж одоо хэлээгүй. Гэхдээ бидэд өөрийнхөө үндэс суурийг гэм байж те одоо бусдыг дөөрөйвөл бид хэн болж хувирах вэ? Бид хэн байх вэ? Та хэн болж үлдэх вэ гэдгээ бас нэг бодох цаг ирсэн юм болов.